Чих оюутан залуучуудын холбоомоос хийдэг подкастын season 2 сайн байцгаана уу? Бүгд өдрийн мэндийг хүргэе. Чихийн соёлоос юу сонирхлыг чинь татсан бай бас эсрэгээр соёлын чаг өгсөлүүд байгаа. Ялч бол соёлын чагд автуулаад нийтийн тээврээс хамгаалаад хүмүүн ингээд цагтаа ингээд сайн байна. За өнөөдөр Чих оюутан залуучуудын холбоомоос хийдэг подкастын season 2 буюу илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдж байгаа хоёр оюутнаасаа энэхүү подкастыг ингээд бичээ сууж гин. Тэгээд би өөрөө танилцуулах юм бол Чихт 10-аад жил амьдарч байгаа. Эдийн засгийн менежментээр бакалавр магистраа хамгаалж дуусаад тэгээд ажлын байран дээр гарч байгаа юм нэг юмхтэй байгаа. Тэгээд одоо манай энэ подкастыг болохоор модератор хийж байгаа болохоор манай Наму. Тэгээд Наму өөрийгөө танилцуулаад явчих. За сайн байцгаана уу? Намайг Намун байгаал гэдэг. Би ч гэсэн Чих улсад 10-аас 10 гаруй жил гэр бүлтэйгээ амьдарч байгаа. Одоогоор бол Чихийн Парагватын эдийн засгийн их сургуулийн олон улсын харилцаа болон дипломацийн 3 дахь курсын оюутан байна. Өнөөдөр өргөдөж ирсэн хоёр оюутан маань өөрсдөө танилцуулж болох уу? За сайн байцгаана уу? Бүгдэнд өдрийн мэндийг хүргэе. Намайг Ганбаатарын Цолмон гэрэл гэдэг. Би Баянгар аймгийн Жаргалан цумаас илгээлт 2100 хөтөлбөрт тэнцээд одоогоор Бүгд найрамдах Чих улсын техникийн их сургуульд барилгын инженер мэргэжлэр 2 дахь жилдээ сурах гэж явж байна. сайн байцгаана уу? Намайг Өмнөхтэй Ангар гэдэг. Уран аймгийн Уянган сумын Ерхий боловсролын сургуулиас илгээлт 2100 хөтөлбөрт дэлсээд одоогоор Чих улсын Праг дахь технологийн их сургуульд электроникийн инженер мэргэжлэр эхний жилдээ суралцах гэж байна. За баярлалаа. Илгээлт 2100 хөтөлбөрийн талаар анх хаанаас мэдээлэл авсан бэ? Бас одоо энэ хөтөлбөрт тэгвэл хамрагдахын тулд ямар сонгон шалгаруулалтанд хэрхэн оролцсон бэ? Энэ үйл явцын талаар тайлбарлаж өгөөч. За илгээлт 2100 гэдэг хөтөлбөр маань яг бидний яг өмнөх жилээс хэрэгжиж эхэлсэн. Тэгээд энэ тэтгэлгийн яг гол шалгуур нь гэх юм бол нэгдүгээр тухайн оюутан одоо нөгөө өөрийнхөө харьяалагдах сум хороондоо сүүлийн 3 жил суралцаад төгссөн байх шаардлагатай. Хоёрдугаарт болохоор математик гадаад хэлний одоо дундаж оноогоороо сум дүүрэг хороондоо хамгийн өндөр оноо авсан байх гэсэн хоёр гол шалгуураар миний илгээлт 2100 тэтгэлэг хөтөлбөрт ер нь бол ингэж тэнцэж орно гэсэн. Сонгон шалгаруулалт нь яг 10 сараас одоо нэрсэн зарлагтай. Тэгээд ерөнхийдөө хөтөлбөрт нь сонгож аваад хөтөлбөр одоо шалгарлаа гэд одоо нэрс маань ингээд аль бис сайтн дээр гардаг. За тэгээд ерөнхийдөө бол өөрийгөө тэтгэлээ тэнцсэн мэднэ. Дараа нь болохоор 1 жилийн ерөнхийдөө бэлтгэл хөтөлбөрт суудаг. Энэ нь болохоор Монголын их сургууль болон шинжлэх ухааны технологийн их сургууль дээр жилийн бэлтгэл хөтөлбөр 2 семестрийн турш үргэлжилдэг. За энэний дараа болохоор ерөнхийдөө улсуудаа сонгоод тэгээд суралцгаар явдаг байгаа. За хоёрын хувьд тэгвэл Чих улсыг яагаад сонгосон бэ? Бас тэтгэлэгт ер нь бол хамрагдсан гэдгээ мэдээлэл авчгаад бас мэдээж Монголда үргэлжлүүлээ сурах боломж бас байсан баг. Яагаад нэгдүгээр гадагшаа гарахаар ер нь шийдвэр гаргасан бэ? Бас тэрэндээс яагаад Чих улсыг сонгосон бэлээ? Тийм тэтгэлэгт тэнцсэн мэдээд бас биднэрт угаасаа хоёр боломж байсан. Нэг нь нөгөө элсэн миний хувьд жишээ нэг мандах их сургуульд элсэн яг нэг сар сураа явж байсан. Тэгээд эсвэл мандах их сургуульд үлдээд сурах эсвэл ингээд энэ тэтгэлгийг сонгоод ингээд цаашаа үргэлжлүүлээд гадаадд сурах гэд хоёр эрх байсан. Тэгээ миний хувьд анх бол жоохон сонсоод эргэлзэжсэн л та. Надад болохоор нөгөө гадаад явна гэдэг чинь ингээд баахан мөнгө зардал гэсэн яг тийм юу миний толгоонд яг суудсан байсан байхгүй юу. Тэгээд за юутай ямар ч нарийн учрыг мэдээ гээд мууч дээр очиод ингээд мэдээлэл аваад тэнгуут яг бид нар бас ингээ хоёр боломж байсан. Хэрвээ тухайн хүүхд одоо ингээ 1 жил хэлний бэлтгэлдээ суужаад хэрвээ үнэхээр ингээ гадаадд сурахгүй гэх юм бол үргэлжлүүлээд ингээ 2 дугаар курсээсээ дотоодын төрийн өмчийн дээд ихтэй сургууль одоо хувийн хөрөнгөөрөө үргэлжлүүлээд тийм сурах боломж байсан. Тэгээ миний хувьд болохоор за надад бол ер нь ингээ алдах боломж байхгүй юм байна. Хэрвээ би үнэхээр ингээ явахгүй гэх юм бол 1 жил хэлний бэлтгэл суугаад хэлтэй болчих юм байна гэсэн юугаар бол анх бол ингэж энэ тэтгэлэгтээ орж ирсэн. За миний хувьд болохоор би яг анх зарлагдахад өмнөх жилийн зарлагчсан. Тэгээл заастаа яг энэ тэтгэлгийг авандаа гэдэг. Одоо л гэдэг гүрийжсэн. Тэгээл багш нартаа ч гэсэн хэлээд би өстэй энэ тэтгэлгийг авна гэж. Багш тэгэл ер нь бол хичээсэн хүнд бол тэгээ хөдөлмөрлсөн үнийг бол шагнанаа. За тэгээд амжилт хүсье гэдээ яг хэлжсэн.
Тэгэл яг тэтгэлэгтэй тэнцсэн мэдээлэл тэгээд багш нар очиад би алдсан байна гэл. За тэгээд амжилт төсөө гээд. Ерөнхийдөө зорж авсан гэх юм. Тэгээд тэтгэлэгтэй яг орохоос өмнө би болохоор МУС-ийн хэрэглээний шинжилгээ ухааны сургуульд яг инженерчлэлийн хөтөлбөрт нь хамрагдсан юмс. Тэгээд ер нь яг нэг сар яг оюутны амьдралаар яг хичээлүүд үзээ. Тэгээд ер нь дайггүй энд сурчих юм уу гэж бас бодож исэн. Гэхдээ ерөнхийдөө 10 сараас хөтөлбөртөө хамрагдаад яг үндсэн зорилгоо бодоод тэгээд ер нь гадаад явнаа гэж зүтгэсэн байсан болохоор тэгээд надад бол нэг тийм судалгаагүй. Зүг. За тэгээд тэгвэл тэтгэлэгтэй хамрагдчихад угаасаа бас тодорхой бэлтгэлд яваад бэлтгэлтэй наашаа чек рүү ирсэн байна шүү дээ. Тэгээд чек болоод анх удаа ирээд анхны сэтгэл ямар байсан бэ? Чекийн соёлоос юу сонирхлыг чинь татсан бэ? Бас эсрэгээр соёлын шок өгсөн зүйлүүд байгаа юу? Яг бидний хувьд бол одоогоор яг чект яг 8 оюутан суралцж байгаа. Тэгээд бид нар яг 4-4-өөр хуваагдаж ирсэн баггүй юу? Тэгээд миний хувьд бол яг арай төрүүлж ирсэн. Гэхдээ 2024 оны 11 сарын 8-нд яг чек улсад ирсэн. Анх төрсэн сэтгэл гэх юм бол одоо ингээл өмнөх жилийн хүмүүс бас ингээд энэ тэтгэлэг тэнцээд ингээд гадаад руу явж байгаа штэ. Тэр хүмүүс ер нь хөвчлэн ингээд 1 сар 2 сард ингээд гадаад руу ер нь бол сургууль руу ингээд яваадсан баггүй юу? Тэнгүүт яг би ингээд за ер нь арай болоог бах туу 1 сар 2 сард явнах гэж бодвол амар тийм байжсэн чинь гинт виз гараад шууд нөгөөдөр нь оролцсон. Тэгээ миний хувьд бол жоохон сэтгэл санаагаа жоохон бэлдэж амжаагүй байсан гэх юм уу. Нэг тийм. Тэгэл ер нь юунаасаа Монголоосоо гараад энэ чект ирээл ер нь баг эхний 7 хоног амар тийм шокийн байдалтай байсан. Юу болоод байгааг ч мэдэхгүй яг нэг тийм эргүүцэн төлөгч хэлдэг ш. Тэгэл хүн чинь ингээд юмд дасан зохицохтой хурдан монголчууд ч юм. Тэгээд явандаа дасаад ингээд харсан чинь хөөх ямар гоё юм бэ? Ямар гоё газар ирсэн ингээд. Одоо чек чи нөгөө нэг ногоон байгууламж модод ер нь тэрүүгээр амар гоё штэ. Тэгээ байгаль нь амар гоё. Анх бол ямар гоё газар, ямар гоё байгальтай юм бэ гэж бодож байсан. За миний хувьд болохоор ерөөдөө энэ тэдэг нөгөө 11 сард явцсан бас хизээ явах юм болоо гэдэг. Яаж хаад нөгөө бүх юм ингээд яг хизээ явах хаана одоо ингээд айгүй тийм бүрхэг байсан байхгүй мэдээд анхны нөгөө явалт болохоор одоо бид нар чинь ерөөд бол анхны 8 жинхэнэ анх сурж байгаа. Өмнө нь болохоор өөр улсууд руу болохоор ерөөд бол гэрээгээр хүүхдүүд маань нэг жил явцсан 20 жилдээ айгүй туршлагатай явсан. Бид чинь болохоор ингээд анхны болохоор айгүй тийм жоохон гоо байж агаад ирсэн гэх юм уу. За тэгээд ерөөд бол яг нисэх өдөр бол явах өдрүүд нь тодорхой болоод ирэнгүүт айгүй л уужрал ирчихсэн. Түүнээс бол өмнө нь болохоор одоо энэстэй явах юм уу, яах юм, юу болох юм болоо гэж айгүй л тийм хүлээлт давталтай байсан. За тэгээд чект ирснийхээ дараа болохоор ялчгүй бол соёлын шоконд орд юм лээд нийтийн тээврээс хахгуулаад юм ингээд цагтай ингээд байнгутал ингээд ийм бид юм штэ. Тэгээд энэ том шок нь болохоор ингээд хүмүүс нь ингээ годомчнаас алим аваад идэв. Тэгэл тэрнээс нь ширгэхэд бол тэгэл хэлсэндээ ямар гоё тайван амар амгалан тийм орон бэ гэж ер нь харж ясаа. Тэр ер нь бол анхны сэтгэлээс эерэг сэтгэлд төрсэн байна штэ тий. Шок нь яг сайн зүйлүүдээс шок одоо эерэг зүйлүүдээс шок авсан. За тэгэхээр хоёрын хувьд Монголд ч гэсэндээ их сургуулийн програмд хамрагдсан явж исэн байна ш нааш ярихнээс өмнө. Тэгэхээр Монголд сурсан их сургуульд сурсан хугацаа тэгээд наашаа ирээд энд бас их сургуульд сурсныг харьцуулах юм бол одоо Монголын их сургуулийн боловсролын систем Чехийнхтэй хэр ялгаатай байна? Ялгаа байвал ямар ялгаа байна? За миний ажигласнаар бол ерөнхийдөө төстэй санагдаж байгаа. Монголд ч гэсэн одоо Монгол нөгөө нэг эхний жилдээ яг нөгөө ерөнхий хичээлүүдээ одоо жишээ нь математик, физик их хичээлүүдээ ингээ үзэн явдагтай яг ижилхэн энд ч гэсэн бас бид нэр эхний жилдээ мат, физик, хим гэсэн хичээлүүдээ үзээд явсан байгаа. Бас нөгөө ижилхэн яг нөгөө лекц, семинар гэсэн хөсөлсөн тийм яг ижилхэн ер нь. Миний хувьд болохоор одоо зэрэг би болохоор нөгөө нэг хоцорч ирээд тэгээд сүүлийн семестр болохоор ерөөхдөө курст явсан. Тэгээд энэ жилээс болохоор хичээлээ эхэлсэн. Тэгэхээр яг нарийн ширийн юуг гаргааг байгаа. Гэхдээ ерөнхийдөө л надаа нэг семестр сурахад бол нэг тийм ялгаа ажиллагдаагүй. Тэгээ яг л хичээлээ үзээд тий явсан байна.
За тэгвэл ангийн хүүхдүүдийн талаар ямар хөө ялгаа байна? Гадаад хүүхдүүд хэр байдгүй одоо хоёрын явсан саяны энэ өмнө жилийн явсан семестрт. Тэгээ тэр За хүүхдүүдийн сурах арга барил нь Монгол хүүхдүүдийн сурах арга барилаас ямар хөө ялгаатай харагдсан бэ? бид нар болохоор одоо нөгөө хичээлээ англи дээр үзээ явж байгаа болохоор нөгөө дандаа гадаадын энэ тэндээс ирсэн оюутнуудтай хамт сураад явж байгаа. Миний хувьд ажилласнаар айгүй нээлттэй санагцсан хүүхдүүд нь харьцаж байгаа юмсэндээ. Тэгэл ерөнхийдөө багаар ажиллах чадвар илүү. Тэгээд тэр нь project-ээр ажиллахад илүү тийм туршлагатай санагцсан. Юмн дээр ерөнхийдөө юмнуудын айгүй сайн нарийн ширхэмнүүдийг мэддэг. Тэр нөгөө технологиудыг бол ерөнхийдөө сайн ашиглаж чаддаг. Тэгэхээр нэг баг хамтраад ажиллахад биднээс сурах юм бол айгүй их байсан. Энэ дээр зүгээр нэмээд хэлээд Чехээс бас өөр Европын улсуудаас тийм байх л та. Гэхдээ надад дийлэнхтэй Чехийн их сургуулиуд хвчлэн презентацийн тавих чадварыг илүү өгдөг юм шиг санагдсан. Та ярьж анзаарсан нөгөө багаар ажиллахаар заавал одоо багийн гишүүд өөрсдийнхөө нэг авсан чиглэлээ хариуцаасаа гадна өөрөөсөө бас заавал өөрийгөө одоо илэрхийлж багийн оролцоонд заавал оролцох хэрэгтэй гэсэн тийм байсан уу танаас сурвалт? Анаа сурвал миний яг үзсэн хичээл болохоор би нөгөө физик үзсэн байхгүй юу? Физик болон гэдэг үзэг. Тэндэл болохоор яг тулсан презентацийн эднэр тавиагүй гэсэндээ ерөөдөө тийм лаборатори ажлууд хамт хийсэн. Нөгөө тийм лаборатори ажилд нөгөө партнертай ингээ хамт хийгээд тэгсэн мөртлөө нөгөө репортоо бичихтэй одоо өөрөөсөө бичих хэрэгтэй ч юм те. Яг тэнгүүд одоо партнер манстай айгуул тусалсан. Тэгээд нэмэх бичвэр ингээд англи дээр анх удаа бичих байгаа. Тэнгүүд ингээд хөл юм ингээд мэдгүй болоод юу наа би англиээ мэддэм үү болоо гэсэн. Тэнгүүд партнер маань ингээд репортыг ингэж бичдэг гэдэг айгуу. Тэгэхээр хүүхдүүд ер нь бол тэгээ зөвхөн академик мэдлэг гэхээс илүү юм зөөлөн ур чадрууд их байд юм байна да. Энийг байд юм байна да гэж. Хоёрын тэгэхээр чинь хоёулаа цолмон ч гэсэндээ ангарагч гэсэндээ англи хэлээр сурч байгаа юм байна шүү дээ, тийм. Аль нь англитэй бараг юм. Тэгтээ чех чинь яг одоо өдөр тутмын амьдралд болохоор яг чех хүмүүс нэг англиар ярьдаггүй шүү дээ. Тэгэхээр яг хэлний бэрхшээл ер нь хэр тулгарч байгаа вэ? Энүүнийг яаж даван тулж байгаа? Аль хэдийнэ чех хэлээр сурцсан уу? Сураад эхэлсэн байгаа юу? За чех хэлний бэрхшээлийн хувьд бол гэтээ нөгөө харьцангуй нөгөө үйлчлэгээний байгууллагууд эднэр бол хүмүүс нь англиар ярьж штэ. Тийм болохоор яг тэднэр дээр бол гайгүй байдаг. Өдөр тутамдаа гэх юм бол одоо манай жишээнд байрны ресепшн эднэр жоохон хөгшин настай хүмүүс байдаг учраас тэднэр болохоор англиар ярьдаг болохоор жоохон хэцүү. Гэтээ одоо тэгэл одоо орчин цагийн юм чинь одоо Google Translate ашиглаад тэгэл ер нь л харцдаг л да. Яг чех хэл бол сая бид нар эхний жил дээрээ одоо нөгөө хичээлээс гадуур өөртөө ингээд сонгоод яг А1-ийг би бол А1 одоо чех хэлний анхан шатны basic яваа үзсэн чех хэлээ. Би бас яг анхан шатнд явж байгаа. Тэгээд ер нь хэл сурна гэдэг чинь нөгөө тухайн улсын соёлыг ер нь бол өөртөө шингээ тий тэгсэн үг шүү дээ. Тэгэхээр би бол яг ингээд чехт яг сурсан хүн ингээд ерөөхдөө л очиж штэ. Тэгэхээр чехийнхээ соёлыг ингээд ер нь бол өөртөө хамаг гоё юм шингээгээд очиё гэд ингээд чехтэй сурсан бас ингээд гоё чех хэлтэй гэдэг ч бод те. Тийм ерөөхдөө юмнууд бодсон байгаа. Тэгээд чех хэлээ бол ерөөхдөө гоё сурнаа л гэж бодож байгаа. Бэрхшээлийн хувьд болохоор нэг тийм тийм саяны нөгөө нэг хэлсэнчлээ байрныхаа ресепшнтэй л үлдээ бусдаар бол тэгээд гай. Тэгээ ингээ хүмүүс чинь англиар мэдлэхээр нэг өөр, чехээр нь мэдлэхээр нэг өөр бас байдаг. Тэгэхээр ер нь тасан зохицол одоохондоо л тэгээ сайхан мэдтэй устай л. Ер нь чехүүд айгүй мэдтэй устай байдаг. Тийм. Тэгэхээр яг соёл нь болов гэж би бодож байна да. Таарах болгондоо ер нь мэдлдэг. Ер нь англиар мэдлэхээс чехээр мэдлэх нь арай дээр байна уу? Тий, англиар мэдлэхээр болохоор ингээд жоохон муухай хараад. Тэрэн. Тэгээ чехээр мэдлэхээр болохоор айгүй тийм ингээд дулаан харцаар хардаг гэх юм уу. Нэг татна уу? Ер нь бол хэлчихвэл чинь амар нөгөө инээгээд байдгүй төрлийн хүмүүс мэлэн штэ. Жоохон.
Тэгвэл бас гадна хайрын дотроо хүмүүс ингэ. Харин тий. тэгвэл бас нөгөө нэг та нар англи дээр сурахаасаа гадна бас чехт амьдарч байгаа юм чинь чех хэлээ сураад дараа нь давуу тал болох юм ба штэ тий. Англи хэлтэй дээрс нь чехт амьдарч байсан гэдэг тэр талаараас хараад та нар суралцж байгаа гэж ойлголоо. Яг зөв. За. Сургуульд ч бас тэр чех хэлийг сурах боломжийг олгож байгаа нас давуу тал юм байна шүү дээ тий. Програмаасаа гадна. Чехэд практикаас хоёлаа суурьж байгаа. Гэхдээ өөр хотуудаар ер нь бол явж үзсэн байгаа юу? Чехийн хотуудаар явахад ямар санагдсан бэ? Чөлөө цагаараа ер нь юу хийж өнгөрөөж байна? Одоогоор миний хувьд бол яг өөр хот гэх юм бол нэг л хотод очивсан. Пилзен гээд. Тийм тэгээд ерөнхийдөө бас нөгөө барилга юм яг л ижилхэн ингээд амар гоё чамиг хийзтэй гоё нөгөө кастл гоё том цамхуудтай тэгээд ерөнхийдөө яг гадаад үзмжийн хувьд бол ижилхэн тэгээд миний хувьд чөлөө цагаараа юу гэдэг вэ гэхээр би болохоор багасаа нөгөө волейбол тоглох сонирхолтой тийм учраас эн чинь нөгөө бич волейболын юунууд амар их штэ тэднэр дээр очиж ингээд хаяа ингэж тоглодог. Бид энд ирэхээс өмнө айгүй их юм төлөвлөсөн байсан. Зуны амралтаараа тэднээс ажиллаа, тэдэн зар тэгж тийшээ аялаад Европ цагаам чинь ингээд ерөнхийдөө айгүй. Гэтэ яг төлөвлөгөөний дагуу нэг яваагүй гэсэндээ яг өөрийгөө хүчилж агаад ганц Австралиар тэг нэг халштад сонд очиад ирсэн. Тэгээд ерөнхийдөө өөрийгөө айгүй хүчлээ. Тэгээд гоё үзэх газараа үзээд ингэ явж байгаа. Ер нь Чехийн хотууд ер нь Европын улсууд айгүй гоё цэвэрхэн санагдсан надаа. Тэгээ бүх ингэ жижиг тэтэл болгондоо ингээд өөрсдийнхөө нөгөө хайраа шингээгээд ингээд одоо ургуулад тариад ингээд үнэхээр гоё ногоон байгууламжтай. Тэгээ тэрэндээ айгүй их юм анхаарал хандуулж ингээд арчил орддог болохоор тийм гоё юм болоо гэж би бодсон. Тэгээд тохонд болохоор ер нь хамгийн одоо гой юм ерөнхийдөө л өөртөө шингээгээд олстой очно гэсэн бодолтой байгаа болохоор тэгээд гоё юмнуудыг хараад ийм гоё юм байна гэл. Тэгээд сайн төлөвлөгөөтэй л явж байгаа юм байна шүү дээ. Төлөвлөгөөнийхаа дагуу бас чөлөө цагаа ч гэсэндээ ер нь бол аялаж боломжоор спорт бас дуртай зүйлээ хийж өнгөрөөж байгаа гэсэн үг юм байна шүү дээ. Европын нөгөө голдоодаг болохоор айгүй хүн ер нь бол аялж уучлаад бус зүйлээр ирдэм лээ. Тэгээд яг тэр хүмүүс нь яг ирэх юундаа болохоор ингээд айгүй одоо community үсгээд тэгээд одоо тийм элсний болоод тиймэрхүү оломон зөндөө байдаг. Тэгээд яг тэнд нь бүртгүүлээд олон хүмүүстэй уулзаад тэгээд ер нь танилын үрээгээд хэлэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү боломж. Тэгэхээр тэр боломжийг алдахгүй өөрийгөө хөгжүүлээд явбал та илүү. Түрүүн бас сургуулийн хөтөлбөрийн талаар яхаад гадны оюутнууд ер нь бол айгүй юм зүйлийн скиллээр дүрэн байдаг. Бас проектэд хамтран ажиллахад бол таатай байдаг гэсэн шүү дээ. Багш нарын хувьд ямар бас багш нар хэр одоо дотн харьцаатай багш нартаа хэр дотн харьцаатай байдаг вэ? За багш нарын хувьд бол тийм яг л хийсэн бол хийсэн, хийгээгүй бол хийгээгүй гэж ер нь бол яг л ингэж яссан гэж үнэлж явдаг. Тэгээ ингээ хэрвээ ингээд ойлгохгүй юм гараад тусалцаа хүсээд одоо ингээ мэйл бичээд явбал бид нарт ингээд консультейшны цаг гаргаж өгөөд ер нь ингээд гайгүй нээлттэй сайн туслаад явдаг. Одоо багш нар одоо өөрийнхөө цагаас ингээ гаргаад ингээ бүтэн 2 цаг ч юм уу ингээд миний офис дээр ингээ хүрээдрээ ойлгохгүй юм ингээ асуу юм үү тий айгүй нээлттэй байдаг. Тэгээд бас тий ер нь яг яс гэж нэрлэдэг шүү дээ тий. Яг хийсэн бол хийсэн үнэлгээний чи яг ингээд гаргаад өгсөн байдаг. Тэгээд тусалцаа асуудал айгүй нээлттэй. Тэгээ энийг ойлгохгүй на багшаа гингүүтэл ингээд за манай офис дээр хэдэн цаг тэгээр ингээ хүрээдэр ингээд тайлбарлая гэдэг ч юм уу. Тэгээ алин ойлгохгүй байгаа ингээд багш нараасаа ер нь айлгүй асуугаад мэдгүй юм яг цаг тухайд нь мэдээд бол ер нь бол санагцсан. Тэр нь өөрөө идэвхтэй байвал багш нар ерөөсөө тэрүүнийг чинь буцааж өгдөг юм байна шүү дээ тийм ээ? Тийм ер нь тийм. За тэгээд Чех улсад одоо сурж явах хугацаанд та хоёр бусад одоо чөлөө цагаас гадна яг академик талаараа ямар нэгэн судалгааны төсөөл эсвэл дадлага хамрагдах төлөвлөгөө байгаа юу? Одоо мэрэгчлэрээ тий? Мэрэгчлэрээ. За манай сургууль болохоор нөгөө нэг 300-аас дээш ингээд
илүү нөгөө юм партнер university болон байгууллагуудтай ингээд юу яд юм бэлээ. Тэгээд яг суралцж явах явцдаа тэр сургуулиуд дээрээ ингээд ямар нэгэн юунд хамрагдах судалгаа хийх, төсөлд хамрагдах тийм боломжтой байд юм бэлээ. Мэдээж бас ингээд энэ 4 жилийн хугацаанд бол бүхэл юмаа дайчлаа. Тэгээ байж болох бүхэл юмыг хийгээд явнаа л гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ одоо хамгийн том одоо Европын нөгөө тэтгэлэг хөтөлбөр бол Erasmus шүү дээ. Тэгээ ингээ оюутнууд ирүүх явж очдаг. Тэгээ бас тэрний талаар илүү их судалж нь бол боломжтой зүйлүүдийн хайж үзхийг нь хүсэж байгаа. Тэгээд боломж олдвол ерөнхийдөө бол түрүүн цааш яриад аштай тийм нэг хамаг гоё юм шингээж агаад Монголд очиж. Тий. Ер нь тийм талтай байгаа. Тэгэхээр ер нь бас чекийн сургуулиуд танай сургууль бас хайрцангуй том сургуульд ордог болохоор партнер бусад сургуулиудаас гадна Erasmus хөтөлбөр хамрагддаг сургуулиудаас гадна аюул олон компаниудаас байгаа тий дадлагаар хүмүүс авдаг. Ер нь бол танай мэрэгжил бас тиймэрхүү зүйлүүд башлын байруудад аюул нээлттэй мэрэгжил ах гэж би бас бодож байна. Тэгээ хавар бол намрын өдөр нөгөө career day гэдэг одоо үзэсгэлэн гард юм лээ. Тэгээд одоо сургуулийн урд ингээл баахан ингээл нөгөө нэг танилцуулгууд бэлтгэсэн. Тэгээ ер нь тэндээс нь ингээд таадсан нэгдүгээр курс аяа тийм үү ийм боломжууд манад байгаа шүү. Энийг ингээд судалж үзээрэй гэд. Тэгээ мэдээлэл ерөнхийдөө бол сайн. Тэр ер нь бол сурж авах хугацаанд ч гэсэндээ ингээд ямар нэгэн дадлагт хамрагдаад төсөлд хамрагдаад ер нь бол ажлын намтрал гэдгийг ингээд энэ хугацаанд бүрдүүлээд явах ер нь боломж аягүй нээлттэй байгаа гэсэн үг байна шүү дээ тий. Ер нь бол манай сургууль аягүй том. Тэгээд ингээ 300 юутай одоо шип хийдэг гэж байгаа. Тэнгүүд л ингээд яг тэрнийх нь ингээд одоо хэрээр ингээд аягүй олон боломжууд ингээд нэгдээд тэгээд ингээд юмнууд нь ерөөхдөө бол мэдээлэлтэй. Нэг жоохон нөгөө сул тал нь гэх юм уу нөгөө бүх мэдээлэл нь цэг хэл дээр байдаг. Мэдээллүүд нь тэгээ одоо ингээд Facebook-ийн одоо вебсайт болон бусад зүйлүүд нь бүгдээр ингээд ерөөхдөө цэг хэл дээр. Тэнгүүд бидэд нөгөө заавал орчуулж унших шаардлагатай болдог. Тийм. Тэрнээс бол бус нь бол аяа зөв. Тэгэхээр одоо Илгэлт 2001 хөтөлбөр нь Монголын залуус ер нь ямар том үр ашигтай гэж та хоёр бодож байна. Бас хоёрт ингээд ирээдүйн одоо карьерт чинь яг энэ чегэд байгаа хугацаа чинь ер нь зоригтой хүрэхэд чинь хэр сайн тусалж байгаа санагдаж байна. Монголын залуус за өмнө нь бол одоо миний мэдхээр ер нь бол ингээд аль болох баян мөнгөтэй айлын хүмүүс л ингээд гадаад сурах боломжтой байдаг гэсэн шүү дээ. Тэгээ одоо энэ тэтгэлэг гарч ирснээр энэ хөтөлбөр гарч ирснээр одоо хөдөөний малчин айлын ч бай, хотын айлын ч бай ер нь бол ямар нэгэн юм харгалзахгүйгээр элсэх боломжтой юм тэтгэлэг гэж би харж байгаа. Тийм тэгээд одоо Илгэлт 2100 гэдэг нь болохоор яг нөгөө 2100 боловсон хүчин бэлдээд эргээд яг нөгөө их орон нутагтаа ингээд хөгжүүлнэ гэсэн юм зорилготой. Тиймээс мэдээж манай Монголын ирээдүй бол маш гэрэлтэй харагдаж байгаа минийд. За. Тэлийн хувьд болохоор яг миний харж байгаагаар 2100 оюутан бол ерөнхийдөө гадаадд одоо өндөр боловсролын эзэмшээд одоо Монголд эргээд очино. Тэгэнгүүт яг бидэд ингээд нэг тийм ингээ хүрээлэл үүсчихдээ байгаа байхгүй юу? Тэгээ бүгдээр ингээ гадаадд сурцсан одоо ажлын байран дээр нэг зэрэг гарна гэсэн үг. Тэгэнгүүт одоо хоорондоо ийм одоо нэг зүйлийг ингээд даван тулцсан нэг одоо бүгдээ гадаадд суралцаад очсон. Тэгээд хамтран ажиллахад ер нь бол айгу гоё байх байхаа л гэж ер нь хүлээж байгаа. Тэгээд ер нь ангийнхандаа гэсэндээ бид чинь нөгөө ингээд илгэлт орохдоо ингээд анги ингээд хуваарлагдаад ингээд явсан байхгүй. Тэнгүүд одоо ингээд манай ангийнхан чинь ингээд 7-8 улс руу ингээд бөөнөрөө явцсан. Нэг ингээд залхахад 7-8 улсаас ингээд холбогддог ч гэдэг ч юм уу. Тэгээд бид тэр ингээд өөр бусдаагаа бас айгу холбоотой байдаг. Тэгэхээр ингээд явсны үр дүнд яах вэ гэхэлэр бидэд ингээд айгу тийм хүрээлэл сайтай. Тэгээ гоё боловсон хүчин болж Монголд очих байхаа л гэж бодож байгаа. Тэгээ нийлээд ингээ одоо төсөлмөс юу хэрэгжүүлдэг ч юм уу тий. Тэгэхээр тийм байна. Нэг үеийн олон залуусууд байгаа болохоор юм ба шүү дээ. Тэгээ та нарын network чинь бүр ингээд амар тэлцэн болохоор ч юм уу. Дараа нь ер нь танилын хүрээнд дэр чинь ч гэсэн айгүй нөлөөлөх нь шүү дээ.
Яг ангийн хамт байсан хүүхдүүд чинь бас сураад очиж байгаа. Тэгэхээр бүгд бол Монгол буцах юм байна. Тэгээ бүгд бол Эрэндээ. тэгээд 2100 гэдэг одоо ер нь бол 2100 оюутан тий нэг гэр бүлэл гэсэн үг. Тэгэхээр одоо Монголдоо эргээд очиод хүссэн зүйлээ тий Монголоо бүтээл цэцэглэлтэн төв нэмрээ оруулнаа. тий гэж бодож байгаа. Тэгэхээр энэ тэгвэл одоо бусад энэ подкастыг сонсож байгаа бас энэ илгээлт 2100 хөтөлбөр үнэхээр одоо сонсоод таалагдж байгаа. Тэгээ энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байгаа хүмүүс байгаа байх. Оюутнууд бид нараас бол 4-10 жилийн хүүхдүүд ч юм уу байгаа байх. Тэднэрт бол хандаад ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо мэдээж хичээлээ сайн хийх хэрэгтэй юм байна. Оноогоо өндөр авах хэрэгтэй яхана штэ гэж штэ. Түүнээс гадна ерөнхийдөө бол ингээ гадаад руу явах суралц заавал илгээд 2100 ер нь ингээ гэрээ ороход гадаад шанаа суралцахыг зорж байгаа хүсэж байгаа хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ хоёр? За нэгдүгээр угаасаа мэдээж хичээлээ сайн хийгээрэй. Тэгээд юм тийм тууштай байгаарай. Заавал илгээд 2100 биш ингээд өөр ер нь бол амар олон боломжууд байгаа штэ. Одоо тухайн улсын засгийн газрын тэтгэлэгч юм уу? Ер нь бол амар олон боломж байдсан байлээ. Тэгээд тэрийг ер нь бол бас оюутан болоод ер нь бол мэдсэн. Тэгээд маш их судлаад үзээрэй. Тий юм тууштай байгаарай. Ер нь бол маш олон боломж байдсан байлээ шүү гэж хэлмээр байна. Тий ерөөс ингээд нэг л алхам ингээд жоохон дэвшлэхэд л ингээд бүх боломжууд надад нүд нийтлээ гэдэг шиг боломжууд айгүй харагддсан байлээ. Тэгээд ингээд илгээлтээс гадна ингээд маш олон тэтгэлгүүд ингээд зарлагддаг. Тэгэхээр өөрийнхөө төлөө тий өөрийнхөө яг хүсэж байгаа зүйлийг ингээд одоо биелүүлэхийн төлөө хичээгээрэй гэж хэлмээр байна. За зөвхөн ингээд нэг одоо яш чинь ингээд хэцүү шттэ ингээд заавал өндөр оноо ингээд аавна гэдэг ингээд сайн бэлтцсэн байлаа гэд бодоход ингээд тийхээ өдрийн одоо сэтгэл зүгээсээ болоод ингээд өндөр оноо авахгүй ингээд ажиллаа гэж бодоход надад дараагийн боломж байгаа шүү. Энээс өөр юм байгаа шүү гэж тийм сэтгүүтэй. Тэгээд өөр боломжуудыг айгүй тийм хайж өөрийнхөө төлөө байгаарай л гэж хэлмээр байна да. Тэгээд яг зорьсон хүссэн би яг энийг хүрнэ гэсэн тэр зүйлтэй л ингээл сайн зүтгэлтэй хичээгээрэй л гэж. Тэгээд одоо ингээд хөтөлбөрч ингээд тэнцвчлээ гэдэг ингээд шууд ингээд нэг зураасаар ингээд явчихгүй тэрэнд дунд нь маш олон зүйл байгаа. Одоо ингээд тийм шалгалтууд, удирдлагын шалгалтууд ингээд одоо мөнгө санхүүгээс хавуулаад ингээд зөндөө юм шантарх зүйлүүд байгаа. Тэгэхээр яг л өөрийнхөө нөгөө нэг жинжин шиг маалталгүй. Тэгээд яг зорьсон юмдаа л ингээд гүрийгээрээ л гэж хэлмээр энэ да. Тэгээд хэцүү зүйл айгүй олон тулгын тэгээд ойлаач болохгүй тэгээд тийм шүү хэлээ да. За ингээд өөрсдийнхөө амьдралын юм том нэг өөрчлөлт болсон. Энэ одоо амьдралын хэсгийнхаа туршлагыг хуваалцсанд маш их баярлалаа та хоёрт. Тэгээд бас зөндөө олон хүмүүст сонирхолтой байсан мэдээллийг өгч чадсан байх. Бас хүмүүст урам ч гэсэндээ айгүй өгч чадсан байх. Надад ч гэсэндээ урам өглөө та хоёр. Цаашдаа өгшөө олон шин зүйлүүдийг мэдээж бас боломжийг алдахгүй хайх талаар. Тэгэхээр маш их баярлалаа та хоёрт оролцсонд. Тэгээд одоо шинээр ирсэн оюутнууд маань ч гэсэндээ болон өөр Чех улсад сурдаг, Чех улсад сурсан туршлагатай ямар ч хүмүүс байсан. Өөрсдийнхөө ингээд туршлагын талаар хуваалцахыг бас хүмүүст ингээд энэ талаараа ярьж өгөх гэсэн юм бол манай подкастад дараагийн дугааруудад оролцоход их нээлттэй байгаа шүү. Хаалга нээлттэй. Тэгээд ямар ч хүний бүх туршлага болон бүх мэдээллийг бол үнэлэх одоо дуртай хүлээж авах болно, үнэлэх болно. Тэгэхээр дараагийн хүмүүс маань ч гэсэндээ ичил санаа зовох зүйлгүйгээр орж мэдээлэлээ хуваалцахад хаалга нээлттэй байгаа шүү. Тэгэхээр бити санаа зовоорой бид нартай холбогдоорой гэж хүсэж байна. Тэгээд та хоёртаа ч гэснээр цааш нь одоо шинэ хичээлийн жилийн сургалтын амжилт хүсье. Баярлалаа. Олон туршлага судлаарай. Монголын ирээдүг гэгээлэг байна гэж төсгөө. Тэгээд ямар тийм шаргуу хөдөлмөрлсөн тууштай байж ижлийн одоо яг жишээлбэл энэ илгээлт 2100 бол авсан байна штэ. Ангарын цом хоёрын хувьд. Тэгэхээр одоо яг өөртөө бэлдээд бэлдээд байгаа мөртлөө яг нөгөө нэг тийм гоё юу нь гарч ирдгүү. Одоо илгээлчийг боломж нь гарч ирдгүү. Эсвэл бол тэтгэлгийн тооных нь хувьд өөр одоо Чехийн тэтгэлгээс өөр улсад ч гэсэн тэтгэлгүүд бас байгаа штэ. Тэрний тооны хувьд яг тэр үнч ингээд орохын тулд тэр хүмүүсээс бас нэлээд их чармаалт гарч байгаа. Тэгээд та хоёр одоо жишээлбэл илгээлт 2100-ийн одоо тий анхны 8 төлөөлж оролцсон та хоёртаа баярлалаа гэж хэлгээд.
За баярлалаа. Тойрч гэсэн ингээд битэрийг подкастнда урьж оролцуулсанд баярлалаа. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За бай. Баярлалаа. За баярлалаа.